интернет тэгээд энэ телевиз зурагтаар ингээд хараад байж гэн. Тэгээд маш их бухимдалтай байна. Тэгээд таныг өөрийг чинь бас 1990 оноос хойш энэ Монголынхаа бизнес хийжсэн бас улс төрд ингээд орсон гэдгээр чинь өөрийн чинь хүмүүс мэдж байгаа. Тэгээд одоо миний энэ ярих асуудлуудыг бас та бас мэдээж гадарлана гэж бодож байна. Тэгээд энэ нэгдүгээрт гэх юм бол манай Монгол улс яагаад энэ 45-аас 55 насны энэ ажлах хүчээ яагаад насаар нь хязгаарлалчаад тэгээд оронд нь хятадууд оруулаад байгаа юм бэ? Энэ хүмүүсээ энэ хүний нөөцөө яагаад ашиглахгүй байгаа юм бэ? Тэгээд энэ хүмүүс чинь яагаад ингэж насаар хязгаарлаад байгаа юм? Нэгдүгээр асуудал ийм байгаа. Тэгээд энэ хүний нөөцөө ашиглаач гэж хүсэж байна. Тэгээд хоёрдугаар гэх юм бол энэ улсын хурал чинь яагаад хүмүүсээрээ тоглоод байгаа юм бэ? Үнэхээр энэ улсын хурлыг тараах ёстой гэж үзэж байна. Залуу хүний хувьд. Тэгээд энэ оюун толгой, таван толгой, Эрдэнэт одоо энэ Монгол орны энэ бүхий л үнэт зүйлээр ингээд тоглолцоод тэр хүмүүс чинь ямар хариуцлага хүлээхгүй ингээд яваад аж болдог юм уу? Энийг хурдан шийдэж өгөөч. Ард түмэн тэмцмээр байна. Тэгээд энэ бүх шатанда ямар ч зохион байгуулалт байхгүй байгаа. Хороо дүүрэг. Тэгээд энэ засаг дарга өнөөдөр тэр таныг эрхүүлж болоход ингээд байж хахад их болтын төлөө